Подкаст бол ерөөсөө Ginkgo Ethereum гэж хэлчихлээ шүү дээ. Ginkgo Ethereum. За, Game Podcast номер 8 эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийнхөө подкастаар юу ярихаг Ginkgo Ethereum тавьчихсан дурдаа. Тэгээд орё да тий. За, та юу хэлдэг? За 9 сард сая PlayStation Meeting гэж болоод нөгөө шинэ загварын PlayStation 4-үүд танилцуулсан байгаа. Мөн Tokyo Game Show 2016 болоод өнгөрсөн. Тэгээ эндээс онцлох эрс мэдээнүүдийн дуртаад явчих гэж бодож байна. Тэгээ өөр нэг онцсон болоог байгаа тэгээ. 9 сард уу? Том Tokyo Game Show тэгээд энэ шинэ PlayStation 4 танилцуулсан л байх гэж бодоод байна. За тийм байж. Сонноос сая Ginkgo-тэй гадаад таарад яасан чинь Pokemon Go тоглоо явчих. Наадах чи одоо л хүмүүс тоглоод байгаа юм гэсэн чи юу гэлээ Ginkgo. Яг уу зарим ихэнх нь болцол юм шиг үлээ ихтэй. Би бас жоохон явуулаа л байгаа л та. Улаанбаатар тэгээ тоглож байгаа өөр усуд байх шиг юм тий. Жоохон байх шиг байлээ. Тэр нөгөө gym гээд юугаа эзэлдэг гэдээсэн шүү дээ. Тийм тэр нь байнга хүмүүс харж байхдаа өнгөн солигдол байгаа. Тэгэхээр бас хүмүүс тоглоол байгаа юм шиг байна. Тэг эцсийн баригд шиг шаа өгчөө тань тэгээ тэмцэлтэй л байгаа юм шүү дээ. Тэгэл. За тиймэрхүү өнгөрсөн сарынхтай өөр холбоод ярих юм бол нөгөө Osmotic Studios гээд Orwell тоглоомын студийн бичсэн чинь над руу хариу ийдсэн талаар би ярих гэж бодож байна. За CS:GO Dota 2 их том байн хаймар бууж хэдэн мянган тоглогчид бол бандуулсан талаар мэдээлэл байна. За GameCube, Nintendo-гийн GameCube-ийн эмулятор одоо бүх тоглоомыг ажиллуулж чаддаг болсон талаар мэдээлэл байна. Titan Quest саяхан Anniversary Edition гээд дээр үеийн тоглоомыг шинчилж сайжруулсан апдейт гарсан тэр талаар ярина. За Metro цувралыг хийсэн 4A Games-ийн шинэ тоглоомоо тийс хийж байгаа талаар. За Warcraft-ийн cancel болсон тоглоом лийкдүүлсэн байна. За Game Developer CEO District нэг хөөрхөн тоглоом Kickstarter дээр бас кампэйнийг явуулж байгаа лээ. Тэр талаар ярих гэж бодож байна. За Quantic Foundry гэдэг ийм аналитикийн үйлчлэл гаргадаг байгууллагаас за нас дээшлэх тусам хүмүүсийн тоглоомын сонирхол тэр дундаа өрсөлдөөнтэй тоглоомын сонирхол ямар болж өөрчлөгддөг вэ гэсэн судалгааны үр дүн танилцуулна. За тэгээ өнгөрсөн сард нээлттэйсэн тоглоомуудын талаар яриад Ginkgo Ethereum юу тоглож амжсан яриад өнөөдрийн подкаст бол дуусгараа. Ерөөсөө амархан. За хамгийн том ивент нь мэдээж Ginkgo-гийн PlayStation Meeting байх шиг байна тийм PlayStation Meeting болж өнгөрөөд тэгээд шинэ загварын PlayStation 4 болон 4K дэмждэг Pro гэдэг хоёр янзын PlayStation 4 зарласан байгаа. Тэгээд үнэ нь буугаад одоо $300 эхэлж байгаа. Одоо нормалны PlayStation 4 гэсэн үг тийм энгийн PlayStation 4. Энийг PlayStation 4 Slim гэж яриад байгаа. Нилээ өмнөхөөс жоох яатсан байл. Нэмгэн болцсон байлаа. Тэр өмнө ликтүүлсэн мөн л байлээ л дээ. Өнгөрсөн дугаар дээр ярьжсэн. Зөв. Тийм. Тэгээд яг биений загвар жоохон өөрчлөгдсөн, гар нь бас жоохон нэмэлт гэрэл асдаг болсон юм байлаа. Тэгээ яг өмнөхтэйг бол адилхан. Slim-ийн хувьд шүү дээ. Slim-ийн хувьд. Pro-гийн хувьд бол одоо 4K телевизэртэй бол 4K-гаар ингэж тоглоом бичин гаргана гэдэг байгаа. Энэ ихтэй яг одоо native биш. Одоо тэр өмнөх тэр тоглоомыг л зүгээр жоохон татаж чангаагаад юм upscale хийж л байгаа юм байлээ л дээ. Тийм баха. Яг хүчин чадлаараа бол одоо нөгөө Microsoft-ийн Project Scorpio гэдэг байгаа шүү дээ. Тэрийг бол арай л гүйцэхгүй юм байлээ. Тэгэд яг гарсан дараад бас ч хүмүүс гайхал байсан л дээ. Яг юм 4K телевизэргүй бол ер нь PlayStation 4 Pro ч хэрэггүй юм биш үү гэдэг. Тэгэн чинь бас энийг бол нөгөө $100-аар арай үнэтэй $400 гарч байгаа баха. Тэгээ арай гарах болоог 11 сард гарах хэвээр. Тэгээ гарсныхын дараа л ер нь яг ямар байна гэж нэлээд харьцуулсан бичлүүд гарч ирэх байх гэж бодож байна. Яг одоогийн байдлаар нөгөө PlayStation 4 Slim ингээд худалдаанд гараад эхэлсэн. Тэгээд өмнөхөө бол хамаагүй дуу багтай халах нь гайгүй байна гэдэг л л дээ. Тэгэхээр бас гарцсан гайгүй л байгаа юм шиг үлээ. 13 онд PlayStation 4 гарлаа. Яг хүмүүс нөө PlayStation анхны PlayStation 4 чинь нэлээд их дуутал байсан юм байлээ. Тоос сурагч гэдэг яриад байдаг. Ялангуяа тэр 1000 загвар гэдэг. 1100 1200 арай гайгүй болчихсон. Тэгээд сая сүүлд гарсан Slim бол тэдрээ утгатас хамаагүй гайгүй байна л гэдэлээ тэгээд. За PlayStation-уудын хувьд бол PlayStation 4-үүдийн хувьд бол жирийнтэйг адилхан бүх тоглоом нь хоорондоо ажиллана шүү дээ, тийм. Гэхдээ яг хуу зарим тоглоом нь PlayStation 4 Pro дээр илүү графикийн сайжруулсан гэдэг байгаа байхгүй жоохон хүчин чадал их болохоор. Тэгээд тэрийг бас нэг харьцуулсан бичлэг байлээ л дээ нөгөө одоо энэ сая Tokyo Game Show дээр Final Fantasy 15-ыг нөгөө яасан тоглож үзүүлсэн юм дээр нь яг Pro дээр нь тэгсэн чинь тоглосон хүмүүс бол өмнөх яг энгийнийг бол хамаагүй үзүүлэлт нь сайн байна одоо фрейм рейт нь тогтвортой ч юм уу те. Тэг ер нь жоох ам сайтай л хэлээ. За тийм байж. За энэ шоуын хайлайтууд тэгээд юу вэ?
Tokyo Game Show юу? За Tokyo Game Show гэж юу юм тэрнээс эхлэе л да тий. За Tokyo Game Show ерөнхийдөө Токиод болдог. Дээр үед бол нэлээд том юм зарладаг байсан. Одоо миний санаж байгаагаар 6 7 онд юм уу тий шинэ тоглоомууд зарладаг байсан. Тэгээ нэг 8 оноос ер нь жоохон нэг уналтанд ороод очих хүмүүс нь ч гэсэн багасаад шинэ юмч зарлахаа байгаа л нэг тийм жоо сонирхолцсон байж байгаа. Энэ жил бол нэлээд их хүн ирсэн гэж хэлээ өмнөх жилүүдэд бодвол тэгээд зарласан юмнууд нь ч харьцангуй сонирхолтой байсан л та. Шин мэдээлэл зөндөө ирсэн. Тэгээд одоо E3-оор бүх юмаа танилцуулсан тоглоомууд Tokyo Game Show трейлер гэдэг зөндөө шинэ трейлерүүд нэмэгдэж ирсэн байлаа. Тэгээд эндээс сонирхолтой юм гэвэл нөгөө Hideo Kojimагийн нэг шинэ тоглоом зарласан шүү дээ E3 дээр. За тийм. Сонин трейлертэй. Тэрний талаар Kojima гарч ирээд бас жоохон дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байгаа. Одоо энэ яг open world гэдэг action adventure төрлийн тоглоом байх юм бэлээ гэж хэлсэн. Тэгээ ер нь бол 2020 оноос өмнө Олимпос өмнө гарчнаа гэдэг. Бас нэг хугацаа өгч илээ. Юу ч нөгөө тоглоомынхаа engine сонгоцсон гэж хэлсэн. Тэгэхээр өмнө бол сонгоогүй нэ гэж хэлжсэн байна. За ямар engine дээр хийгдэх вэ? Энэ бас яг үгүй engine-ээ сонгоцсон л гэж хэлж хэлсэн. За түрүү ярьсан Final Fantasy 15 Pro шууд дэмжинэ гэж бас мэдээлэл ирсэн байгаа. Тэгээд өөрчн нөө Япон Witcher гэдэг нэг шоолоод идэв штэ. Nioh гэдэг тоглоом байдаг байхгүй юу? Энэ бас нэг 10 жил орчим 2006 онд танилцуулагдчихлаа таах. Тэр 17 оны 2 сард судалдаанд гарна гэдэг. Яг юм трейлер нь гараад үзүүлчихсэн. Өстой сургаггүй тоглоом юм. Тийм нэг цагаан устай нэг жоохон гадаа залуу. Гэтэ яг нөө байлдаж байгаа жоохон тийм Япон одоо нэг үлгэр домгийн юмнуудтай ч юм шиг байлдаад байгаа байхгүй. Хүмүүс арчид нэг Япон Witcher байна. Тэгээд өөрчн Final Fantasy 15-ын Luna Edition гэдэг тийм PlayStation 4 зарласан байгаа бас. Гоё юм уу тэр нь. Тэр нь яг зүгээр одоо нөө шинэ Slim загвар дээр ингээд юм сарны зурагтай юм билээ л дээ. Тэгээд Японд зүгээр авчиж болох байхаа хамгийн гол нь Америкт зөвхөн GameStop гэдэг дэлгүүрээр зарна гэдэг байгаа байхгүй. Тэр нь ингээд бас хүн болгонд авч чадахгүй л болж таараад байгаа шүү дээ. Тэгэхээр Tokyo Game Show дээр дандаа Японы publisher-аас developer-ууд оролцсон гэсэн үг. Тэгээ өөр барууны Америк, Канада, Франц юмуд байхгүй юу? Өөр барууны юмнууд байсан баха. Яг тэр TGS трейлер ихэр зөндөө юм гарч ирээд байсан. Зөв зөв. Өөр чинь өөр нэг онцсон болоогүй санагдаад. Тийм үү. Нэг хайхт шоу бол болдгоо мэн. Гэхдээ яг Япон тоглоомуудыг сонирхдаг юу бол трейлерүүд нь ирээд гоё. Шин трейлер ирээд шин геймплей үзүүлдэг ч юм уу те. Мэдээлэл зөндөө ирдэг болохоор бас сонирхолтой л да. Түүнээс бүр яг юм шив тоглоом бол нэг сүртэй зарлаад байдгүй. Тэгэхээр нэг болчиход байгаа. Тэгээд зарим тоглоомны дандаа хизээ гарах релиз дейт нь зарлагддаг ч юм уу те. Тийм байсан. Гэтэ тэгэл хадагдлал Kojima гарч ирэл engine сонгочлоо. Ийм төрлийн тоглоом гэж чи том л мэдээ байхгүй юу те. Тэгээд энэ жил ч гэсэн хүмүүс нь олон болдог юм бол бас Tokyo Game Show цаашдаа том болох боломжтой болж байгаа юм те. Тэг ер нь бол яг анх E3 тэгээд Tokyo Game Show хоёр яг хоёр том байсан л та. Тэгэл одоо энэ сүүл рүүгээ нэг Европт болдог ч юм лээ. Gamescom. Тэгээд бас PAX эдэр жоохон хүчээ авал PAX дээр янз бүр зарлалтай болсон байлээ. Сая ч гэсэн EGX гэдэг 9 сард болоод өнгөрсөн юм байлээ. Зүг зүг. Тэр нь англид болдог. Тийм жижиг юмнууд бас жоохон юугаа авалах, газар авалах шиг байлаа. Тэгээд тоглоомын компаниуд яг тийм PAX EGX эдэр тэр ингээ өөрсдөө тэд нар зориулсан трейлер шин юм гаргаад мэдээлэл өгöd байгаа юм байл л та. Тийм тэгээ илүү олон төрлийн болох тусмал чи хөгжиж яана л гэсэн үг шүү дээ тийм. За миний мэдээ их юм бол нэг өнгөрсөн подкастер Gamecom-гийн Orwell гээд за улс тэр өөрсдийнхөө ирээдүйг жоохон тагнаж байгаа талаар тоглоом гэж ярьжсэн. Тэрийг би сонирхоод үзсэн л дээ нөгөө яг өмнөх подкастын янзлаад харсан чи амар хөөрхөн санагдаад амар сонирхолтой санагдаад тэгээ бүр сэтгэл хөдлөө. Трейлерыг харчаад тэгээ вебсайт руу н орсон чи бид нар ийм улсууд байгаамаа ингээд тоглоом хийж байгаа юм. Амар дараахан хөөрхөн санагдаад тэгээд Facebook хуудсанд олоод битсэн байхгүй би ингээд алс хол ингээд Монголоос шинэ фэнтэй болж байна. Та нар ингээд цааш та гоё тоглоом хийгээрээ амжилт хүсье гэдэг чи амар гоё хариу ичингүүд ерөөсө fangirl болж байгаа юм чи тэгээд тэр бол надад их гоё санагдсан. Тэгээ Orwell гээ тоглоом ч гэсэн бас уг нь Steam дээр гарахаар нь худалдаад авчмаар л энэ тэгээд бүр тийм сайхан сэтгэл бол төрсөн. Тэгээ жижигхэн студиуд бас хүмүүсээ тэгж хандж гин цааш ингэж амжилттай бид нар юм хийнэ гэсэн бол их сайхан сэтгэл төрүүлсэн. Тэрэн дээр зүгээр ингэж нэмэлт мэдээлэл болгоод хэлмэрсэн гэсэн. За CS:GO Dota 2-ын байн хамер бан алах бол буусан байгаа. Тэгэхээр VR ерөөсөө CS:GO Control ер нь сүүлийн сар ерөөсөө тоглоогүй. Dota ч гэсэн ер нь өдөртөө нэг тоглолцоод байдгаас бол одоо ер нь завгүй болоод 7 хот 1-2 тоглож байна уу юу? Тийм болсон байгаа. Тэгсэн ч гэсэн cheat-руудыг бол
бандчин гэдэг бол үнэхээр сайхан мэдээ байна. Гэхдээ хоёр их сурулж харсан чинь өөрөөр мэдээлэл тавьсан байлээ. Яг үний юм юу гэх юм бол за ойролцоогоор 6,000-аас 11,000-ийн хооронд читрүүд бол бандуулсан байна. За тэгвэл яг нэг ч хүн биш, нэг хүн хідэн давхар аккаунт болж байгаа чинь үүндээ хідүүн нөлөөснийг бол таах боломжгүй л дээ, тийм. За SteamDB гэдэг Steamтэй холбоотой зөндөө статистик гаргадаг одоо таны library хідэн долларын үн цэнтэй вэ? Тоглоомын апдейтүүд юу болж байгаа гэдэг вебсайтаас олсон чинь 11.5 мянган аккаунт бол бандуулсан гэсэн. Харин WAC 6-аас band.com гэдэг за WAC бандуулж байгаа улсуудын талаар мэдээлэл тавьдаг вебсайтээр болохоор 6,000 орчим гэж тавьсан байлээ. Гэхдээ ер нь бол зөндөө аккаунт бандуулсан нь бол сайн гэж бодож чинь. Тэгээ Kotaku дээр бичсэн байсан аахгүй юу. Зөндөө олон читрүүд одоо инвентарид байгаа хотгонуудаа хараад нулимсаа мэлрүүлээд сууж байгаа баха. Болж хогч нь маягийн бичсэн байлээ. Тэр нь ч гэсэн бас үнэхээр зөв юм шиг санагдсан. Тэгээ ер нь бол хүмүүс яагаад чит хийх юм бол гэд бодлоо л доо. Тэгээд энэ чинь 1.6 дээр wall hack хийж хаяа тоглолдог байсан. Гэхдээ тэр нь бүр 10 жилтэй байх та. Нэлээд олон жилийн өмнө байсан байна. Тэгээд ихвчлэн single player ганц тоглолтч тоглоо тэр чит хийдэг байсан байна л да. Тэгээд дүүнертайгаа сууж байгаа л за чит хийгээрээ тийм нэг Matrix дээр нэг яадаг штэ. Зэвсгийн код, кунфугийн код, мотоцикл гэдэг шиг л дараг ажил суулчаал за тийм нэг код гэж тоглолдог байсан. Тэгээд тухайн үед яагаад тэрийг зөв гэж боддог байсан гэхээр тоглоо төгсгөлийг нь үзэх нь чухал юм шиг санагдаад байдаг. Тэгээд Chita Sanders юм уу Chita Vice City тоглож байгаа бол код хийхгүй бол нэг тийм хөгжилтэй болж өгдөг байхгүй. Тийм дурсамж байл та. Ginkgo гэвэл ер нь чит хийжсэн ямар дурсамжууд байна? Чит хийжсэн дурсамж гэвэл за баг байх. Ариун хүн байх нэ. Юун дээр хэрэгэлдэг лээ. Нэг RA 2.2 дээр хаяа нэг зүгээр хийж гэлс амар олон хүнтэй эхэлчихэд бүгдийг гэлс алмаараа гойд ч юм чит дээр хийж үзчихсэн баха. Тэр хавцаар байсан. За дараагийн мэдээ Ginkgo. За PlayStation Plus үнэ нэмж байгаа. Өмнө бол $50 байсан. Одоо ингээд $60 болж байна. Хүмүүс нэлээд дургуутчлаа. Гэтэ яг нөгөө талаараа сүүлийн үед баг сүүлийн 1 жил ч байна. Ер нь PlayStation 4-ийн тоглоом эхэлсэн. PlayStation 4-ийн тоглоом PlayStation Plus-д орж ирсэн байхгүй юу? Ингээд онлайн тоглож ирсэн хэрэгтэй. Тэгээд сар бол ингээд 2 тоглоо бас өнгө өгч гинэ гэдэг. Тэг ер нь одоо хүртэл яг тийм гоё юм ерөөсөө өгч байгаа. Хинхтэй дандаа инди төрлийн тоглоом амар хөгдөг байсан. Яг одоо ингээд хэрвээ үнэ нэмчих юм бол бас өөх тоглоомын чанар нь жоохон сайжрах юм болов уу гэж жоохон найдлага тавьж байгаа хүмүүс л хэлээ л дээ. Хуучнаар бол $50 төлөөд нэг жилийн ирэх аваад тэгээд тэр жилдээ сар болгон 2 PlayStation 4, 2 PlayStation 3, тэгээд 2 ерөнхийдөө PlayStation Vita-гийн тоглоом өгдөг гэсэн бохоггүй. Тэр нь бас ингээд түрээсээ л үйлчлэх юм л дээ. Ихэн дуусчих юм бол тоглоом тоглож болчихно. Тэгээд үнэ нэмсийг Ginkgo ер нь юу гэж бодож байна? Би бол зөв л гэж бодож байна. Яг үнэ нэмэгдээд яг гайгүй юм өгөх юм бол би буцаад сунгах байх гэж бодож байна. Одоогор бол нэг тийм сүртэй сунгая гэсэн бодол байхгүй л байгаа л да. Одоо хүмүүсийн нэх бас сүртэй яагаад тах хэрэггүй юм шиг санагдав. Угаасаа Xbox-ийн бас тэр Xbox Live гэдэг үйлчилгээ нь бас $60 гэдэг санагдав. Адилхан одоо яг адилхан үнэтэй болж байна гэсэн үг л дээ. Зөв юм байх. Ямар ч дата мэдээлэл над байхгүй л дээ. Гэхдээ яг чи хүмүүс ер нь pre-order хийх тоглоом шууд бүтэн үнээр нь авах нь бас цөөрөд байгаа юм шиг санагдаад байгаа шүү дээ. Тэг ер нь тоглоом би саяхан нийтлэл уусчихсан юм. Тоглоом юу гэсэн бэлээ. Энэ анзаараад тахт ингээд гарангуудаа 3 сар өсрэл 6 сарын дараа баг тал үнрээ буугаад ирдэг болсон. Өмнөхөө бодвол харьцангуй хурдан үн буурдаг болчиход байгаа болохоор заавал ингээд авахгүй жоохон хүлээчигээд хямдарчгаар авч болоод байгаа байхгүй юу. Тийм. Гэхдээ яалчгүй нөгөө Call of Duty энэ бол pre-order бүр өмнөх рекорд эвцэн явж лээ. Тэгэхээр чи бас гарангуудаа нэг халуун байдаг. Мультиплеертэй тоглоом жоохон тийм байгаа байх л та жишээ нь. Гэхдээ нийт массаараа бол буураад байгаа шиг анзаарэгдэад байгаа маа тийм. Үнэтэй тоглоомуудаас үнэтэй болж гин одоо нөгөө дээр ярьжсэн шүү дээ. Ubisoft-ийн тоглоомууд бүгдээрээ Gold Edition илүү Deluxe Edition гэхээр дандаа $100 болцсон байдаг. Харин тийм ихэр нэг бодлын дан стрим рүүгээ шилжиж өгч байгаа юм шиг. Үн нэмсэнтэй холбогдоод бас юу вэ? Battlefield 1 гэдэг байгаа шүү дээ. Тэрний премиум пасс нь зарлагдсан байлээ $50. Тэгээ энэ дээр юу ярьж байгаа гэхээр Францууд, Оросууд орж ирэх юм. Тэгээ дахиад шинээр 16 газрын зураг map. Тэгээ дахиад 20 зэвсэг шин буу. Тэгээ дахиад өөр тийм танк ч юм уу машин дээр орж нэмэгдэх юм шиг байгаа байхгүй. Тэгээ ер нь бол 60 дээр нэмэх нь 50 яг Battlefield 1-ийг бүрэн мэдрээг бол одоо $110 төлөх хэрэгтэй болчиход байгаа. Тэс хөвгөн цагт амьдэрч байгаа. Тэгээ Франц Оросыг салгачж байгаа нь жоохон онцгүй л байгаа юм л та. Сая бета нэлээд амжилттай болсон юм шиг бол нэг нийтдээ бичлэг дээр байсан. Ер нь зөндөөлөвчлгүүд яваад байгаа шиг л шүү дээ, тийм.
За PlayStation талаар ярьсан чинь одоо Nintendo-той холбоотой мэдээлэл. Гэхдээ Nintendo-гийн аль биесээ төсөл биш нөгөө GameCube. Тийм. Миний тоглохоос өмнөх үеийн юм байна л да. Тэгэхээр GameCube-аас мэдчих болов. GameCube-тэй холбоотой ямар турсамж яриа байна. GameCube яг 2004 онд авч ирсэн. За PlayStation 2-оор солиод. Одоо хүртэл байд юм. гоё. Гоё шүү дээ. 4 он зунжингаал тоглол GameCube. Тухайн үед л их гоё санагддаг байсан. Уусаа Zelda дуртай. Zelda тоглох гэж. Тэгээ тэр үеийнхэн хүмүүс ингээд тоглож исэн гоё байсан, гоё дурсан ч яриад ингээд шинэ үеийн геймерүүд болохоор тэр мэдрэх боломжгүй болчихж байгаа байхгүй тий. PlayStation 2, X, анхны Xbox, тэгээд GameCube ч нэг generation гэж байгаа. Зүг. За тэгэхээр энэ дээр гарчсан бүх тоглоомууд нь одоо Dolphin Emulator-аар тоглох боломжтой болсон гэж энэ саяхан нэг том апдейт гараад код юм бол нэлээд цэвэрлж янзсан. Чинь тэгээд Nintendo-с яг аль биесны төсөл шиг нөгөө open source тэнгүүт хүмүүс бүгдээрээ ингэж чаддаг улсууд нь хувь нэмрээ оруулаад улам сайжруулад явдаг гэсэн үг юм байлээ. Тэгээд саяхан болохоор 2002 онд гарч ирсэн Star Wars-тэй Clone Wars тоглоомыг ажилуулдаг болчингууд за одоо энэ үндсэндээ болохоор ингээд бүх том чухал тоглоомууд нь болчлоо. Өөр тоглоомод байх юм бол энэ дээр нэмээд нэг хайх дээр өөрчлөлүүд оруулах шаардлагагүй яг уу эмулятор учраас бүх юм төгс ажиллахгүй интент краш бол байна. Гэхдээ энэ тоглоомуудыг бол одоо бүгдийн тоглох боломжтой боллоо шүү гэд бараг 100% achievement авч байгаа юм шиг юм тийм пост орсон байлаа. Dolphin нөгөө одоо version 4 дээр нэлээд олон жил болсон юм аа. Тэгээ бараг мартагдсан байж байгаа. Саяхан эдгээр өөртөө version 5 гэж апдейт хийгээд тэгээд нэлээд өөрчлөлтүүд орж ирээд тэр нь бүх GameCube-ийн тоглоом одоо ингээд эмулятор дээр асуудалгүй ажилладаг боллоо гэж зарласан л та. Dolphin Emulator-аар бас Wii-гийн тоглоомод болдог гэсэн бэл. Dolphin яг одоо нөгөө settings тохиргоогийн бүгдийг нэг жоохон нэлээд сайн тааруулж чадах юм бол амар үзүүлэлт нь амар сайн гаргадаг. Одоо GameCube-ийн тоглоом, Wii-гийн тоглоомуудыг тий. Харахад л саараас л яваад харагдаад байна шүү дээ. Одоо энэ Wind Waker гэдэг Zelda-гийн Wind Waker гэдэг GameCube дээрээс тоглоом байдаг байхгүй. Тэрийг Dolphin дээр ингээд ажилуулад тэгээд тохиргоонуудын бүгдийг сайжруулад ингээд бүр одоо яг Wii U дээр сүүлд гарсан тэр HD remaster шигээ гаргадаг байхгүй. Тийм үү. Амар цэвэрхэн. Ямар Xenoblade-ийг ч гэсэн бас ингээд сүүлд нь фанууд бүр patch хийсэн байсан. Одоо тэр Wii дээр байгаагаас илүү гоё цэвэрхэн харагддаг ингээд яачаар тэр HD texture package-ийг хийчихээ. Мэддэг чаддаг юмтай бол тэгээд улмал гоё тоглоом тоглох боломжтой байгаа шүү тэгэхээр тийм. За хуучны юмгээ яриасан чинь дараачихын гэдэг шууд холбоо ярьчих. Titan Quest Anniversary Edition гэж гарсан. Энэ Titan Quest тэгээд хаана саяар тоглоом гараад ирээд огт мэдэхгүй улсууд бол байж болно. Тэгэхээр талигач болсон THQ-гийн бол тоглоом байгаа л та. Тэгэхээр THQ Nordic гэж сайн нэрээ өөрчилж Nordic-ийн аваад энэ тоглоомыг шинчилж хийсэн байгаа. Ер нь бол 2006 онд гаргаж ирсэн их эртний тоглоом юм байлээ. Наадах ч нөгөө Humble Bundle THQ-гийн Humble Bundle дээр. Тийм би бас яг тэрүүгээр авч ирсэн. Тэгээд би бас эхлүүлээ жоох явж чаад уг нь хөөхөөс нэгжээд тэгээ орхицсан байхгүй гэж байна. Anniversary Edition гэдэг их том patch гараад нэлээд олон өөрчлөлтүүдийг бол оруулсан хэлээ. Гэхдээ үндсэндээ бол алдаануудын зассан, графикийн сонголтууд нэмсэн, за тоглоом доторх хийчихэд хэрэгслийн үзүүлэлтүүдийг өөрчилсөн, за дайснуудын хиймэл оюухыг өөрчилсөн, Steam-ийн achievement-ууд, trading картууд нэмсэн, за multiplayer дээр нэмж бүр зөндөө юм хийсэн хэлээ. Дотроо voice chat-тай болгосон, найзуудаа урьж оруулж тоглодог болсон гэдэг. Сүүлийн үед одоо multiplayer тоглоом ер нь сүүлийн систем дээр гарч байгаа тоглоомод юу юутай байх хэрэгтэй тэр бүгдийг л оруулсан шиг харагдсан. Тэгэхээр ихтэй ажиггүй санагдаад байгаа юм. Тэгвэл надад бас ороод ирсэн байгаа юм байна те. Байсан бол. Тийм байгаа гэсэн үг. За очиж үзье. Сүүлд нөгөө юу BioShock 1-2-ыг шууд ремастертэй нөгөөдөөсөн шүү дээ. Тийм үү? Тий. За мэдэхгүй юм байна. Тийм тэрийг өгөөд ороод ирсэн байлээ. За тэгэхээр Titan Quest гээд бүр хаагдаад алга болсон студийн тоглоом гişлээ гаргаж байгаа болохоор бас дээр үеийн тоглоомод бүгдээрээ тэгж алдагдсан биш юм байна гэсэн итгэл найдрыг надад өгч байна гэж. За дээр үеийнгээ үргэлжлүүлээд ерөөсө комбо оруулаа явчих гэж бодож байна. Warcraft-ийн бүр 98 онд гаргаж cancelдсан тоглоомын файлууд сайхан лийкдсэн байлээ. Тэгэхээр бүр хаа байсан Оросд байсан хүнээс энэ файлууд бол гарсан гэж байгаа заяа. Яг хөө өмнө нь бол интернетээр ингээд бичлэг юмуд хэсгүүд нь бол тавигдсан байсан байлээ. Тэгсэн саяхан болохоор 500 мегабайт орчим файл гараад ер нь тоглоом арга дийлэх гэсэн багтаацсан байна гэж ярьж байна. 500 мегабайттай тоглоом гэхээр одоо бодоход бас сонирхол юм те. Гэл сүүлийн тоглоомч дандаа л 30-40 гигабайтаас орой дээш л болчиход байна шүү дээ. 98 он гэдэг чинь нэг диск л тоглоом байсан байна. Яг нэг диск байгаа байхгүй тийм ерөөсөө. За энэ ямар учиртай тоглоом байсан бэ гэхээр Warcraft Adventures Lord of the Clans гэдэг point and click гэд хажуугаас нь хараад дэлгэсэн дээр байгаа юмтыг сонгоод интеракт хийгээд явдаг тоглоомд яг тэр үеийн одоо тийм тоглоомуудын алтан үеийнхэн төгсгөлд
гарч исэн юм байлээ. Тэгээ 98 онд анх 97 онд гарна гэж байгаа. 98 он болж хоошлоод ерөнхийдөө 2 жил хөгжүүлэгдэж байгаа. Тэгээд cancelдаад болсон юм байлээ. Яагаад болсон бэ гэхээр Blizzard-ийн өөрсдөө ер нь явцын нараад үр дүн нь үзээд бид нар ийм чанар муутай стандартсаа доогуур ийм бүтээлийг хүмүүст өргөж одоо франчайзынхаа нэр хүндийг унамааргүй байна, хямдруулмааргүй байна. Тиймээс бидний тоглоомыг орхиор шийдлээ гэсэн байсан юм байлээ. Тэгээд за энэ тоглоомын хувьд бол хараад дөрүүдийг нэрсээ таних арга байхгүй зэ. Гэхдээ гол дүр нь бол Troll яваад ах шиг байгаа. Тэгэл яг нь Warcraft 1-2-ыг тоглож байсан бол жоохон гадралж магадгүй. Тийм, гадралж магадгүй юм шиг байлээ. Тэгээд магадгүй ирээдүйд одоо cancelж байгаа гэсэн хэдэн жилийн өмнө hype чаа cancelсан тоглоомод бас магадгүй ингээд гой юмнууд нь гарч ирэх юм билөө. Орсоос. Нэрээ Орсоос гардаг байлаа. Тэгэж бодлоо. За тэгээд 98 он гэдэг чинь тийм 2D adventure тоглоодын цаг үеийн үндсэндээ тусаад 3D тоглоод олноор гарч иж эхэлж байсан юм лээ. Тийм болохоор ялчгүй цагийнхаа аясаар за боли энэ тоглоомыг гаргаж хийж нэр хөндөө өгөө гэд юу хийвгээд болсон байдаг түүхтэй байна. За гэнхөгийн дараа гэдэг. 9 сар сая Nintendo Direct гэж болсон. Тэгээ голдуу 3DS дээр гарах шин тоглоомуудад танилцуулаад. Тэгсэн үүний 9 сард нөгөө Nintendo NX-ийн талаар мэдээлэл өгөх болов гэдээ нэлээд хүлээж исэн боловч одоо юу ч байсангүй дуусгаж байгаа шиг байна. NX гэж ярьсараад би бүр мартчихлаа. Ингээ хавраас хойш үстэй тий. За тэгээ сая энэ директор бол нөгөө Mario Maker гэдэг Wii U дээрсэн тоглоомыг 3DS дээр гаргаж байгаа юм байлаа. Тэгээ өөрчн Yoshi's Woolly World гэдэг нэг тийм хоёцсон юм шиг одоо нэхмэл Yoshi дээр байдаг. За ингээ яваад байдаг тоглоом. Анх Kirby-г бас тэгж гаргаж ирсэн. Тэрийг бас 3DS дээр ингэж гаргаж байгаа юм байлаа. Яг шинэ 2 ч юм уу эсвэл одоо порт нь яг порт ч бас тэгэл 3DS дээр гаргаж байгаа юм болчихж байгаа юм л даа. Энэ хоёрыг зарласан. Тэд нэ Zelda-гийн 30 жилийн ой гэдэг яг 30 жилийн ойд зориулсан Amiibo гэдэг тоглоомууд идэв штэ. Жижиг. Танд хүртэл байгаа штэ. Тийм надад байгаа тий. Тэрийг зарлаад тэгээ бас нэг 30 жилийн ойд зориулсан 3 ширхэг ном гаргана гэсэн баха. Тэвч эхний ном л захиалга аваад эхэлсэн байлээ. Яг арт бук талтай юм лээ. Цуглуулдаг сонирхтууны үед л авах л газар тий ирсэн. Direct нэг иймэрхүү болоод өнгөрсөн. Өөр Nintendo-д бол бүгдэлтэйг үл нөгөө Apple event болоод тэгээд Super Mario Run гэдэг нутсан дээр гарах гэж тоглоом. Тэрийг танилцуулсан. Тэг хүмүүс нэлээд шоконд оруулах шиг лээ. Mario утсан дээр гарч байгаа юм. Тэг яг 12 сард гарна. Үнгүүл байх юм билээ л дээ. Free to play гэдэг. Хэрвээ шаардлагатай бол нэг мөнгө төлөө microtransaction дээр бас ганц хоёр юм авч болох юм шиг. Мөнгө сахарга олцсон байгаа байхгүй юу гэсэн тийм. Яг хоо Nintendo ч эзэн нодлончлээ угаасаа ингээд гар утас руу орж байгаа гэд мэдээлэл байсан шүү дээ. Тэр Японы нэг өөр гар утсын тоглоом байдаг компанитай хамтарч хийж байгаа гэдэг. За шинэ тоглоом гэснээс Kickstarter дээр бас нэг сонирхолтой зүйл хэлсэн үү. Гэхдээ Kickstarter-ийн тухай ярихаар нэг мянгоожингийн үлгэр шиг юм болоод энэ тийм гоё юм байна. Энэ тийм гойсноо байна гэл ерөөсөө мөнгөндөө хүрдгүү. Хүрээд хийсэн ч гэсэн улсууд нь морих тохиол амар их байдаг болохоор аль болох цөөхнийг авч ярих байдаг. Гэхдээ энэ сонирхолтой учраас би энэ сонгоод ярэ гэж бодсон л доо. Тэгэхээр Dawn of the Devs тоглоом бүтээгчдийн 90 үе гэдэг нэртэй энэ тоглоом байгаа. Underdog Studios гээд энэ дээр болохоор ямар учиртай вэ гэхээр тоглоом хөгжүүлэгчид болон тэр бизнесийн талаас шийдвэр гаргаж байгаа CEO гүйцэтгэх захирлууд тэр бизнес шийдвэр гаргаж байгаа улсуудын оронд зөрчил ирнэх байдаг. Тэр улсуудаас болж энэ тоглоом юу тэнгэр тадж гин DLC-гууд гэж тоглоомыг олон буталж зардаг болсон байна. Ингээл PS Plus-ын стрим үйлчлэлийн үнэртэл нэгж ингээл иймэрхүү зүйлсүүд байгаа шүү дээ. Гэхдээ яг нөгөө талаас энэ чинь бизнес юм чи заавал мөнгө болох ёстой. Гэхдээ тоглоомч бас урлагийн нэг төрөл гэдэг утгаараа тэр цэвэр байдлаач тийм үү урлаглаг байдлаа хадгалах ёстой болов. Тэр зөрчлөөс үүдэн энэ тоглоомын үйл явдал бол өрнөж байгаа юм л да. За ер нь бол 65 мянган долларыг босхийг хүсэж байгаа юм бэлээ. Тэгэхээр яг бүтэн тоглоомоо яг хүснээрээ хийх юм бол 140 мянган доллар хэрэгтэй гэж байгаа юм лээ. Одоогийн байдлаар болохоор 637 өнөөс 18.6 мянган доллар цугласан байна. Энэ бол ер нь марыг зорьсон мөнгөд хүрэхгүй л гэж харагдаж байгаа л да. Гэтэ санаа нь бол овоо их мөнгө хэлж шүү дээ. Тэгээ 18 доллар чи бага мөнгө бол биш. Гэтэ 65 мянгантай харьцуулахад бол дөнгөж 3.1 л баг байгаа шүү дээ, тийм. За энэ болохоор бас 2D тоглоом байгаа. Хажуунаас нараад action adventure төрлийн тоглоом байдаг. Яг тийм тоглоом юм байлээ. Тэгээд гол дүрийнх нь баатар болохоор бидний сайн мэдих тоглоом хөгжүүлэгчтэй байгаа юм л та. Hideo Kojima байна. За Cliff Bleszinski байна. За Tim Schafer гэдэг хүмүүс байна. За Kojimag бол угаасаа бүгдээрээ мэдж байгаа болов гэж бодож байна. Хамгийн сенсацтай фигуруудын нэг шиг тоглоом ирсэн тийм. За Cliff Bleszinski болохоор Unreal Tournament, Gears of War, Bulletstorm, за Lost Planet 2 тэгээд шүүтер төрлийн тоглоомд дээр ажиллаж исэн.
байгаа. За Тим Шефер болохоор Lucas Arts-ийн бүр 80-аад оны 90-ад оны ахмадтай чинь хүн. За гэхдээ яг Star Wars-аас илүүтэйгээр тэр Lucas Arts-ын классик тоглоомууд дээр ажиллаж байсан л нөгөө Psychonauts, Brutal Legend тэгээ нөгөө Adventures of Monkey Island гээд яг тэр 2D puzzle тоглоом нөгөө Warcraft-ийн тэр дуурайж хийсэн жанрынх нь одоо хамгийн алдартай гэж хэлж болохоор тэр тоглоомд үргэлжлэл ажиллаж исэн юм байгаа. За одоогийн байдлаар энэ гурван дүр байгаа байхгүй. Тэгээ тус тусдаа өөр өөрсдийн гэсэн нөгөө iconic хүмүүс танил болсон зүйлийг нь бол чадвар болгоод оруулсан байна. Жишээ нь Kojima болохоор нөгөө Metal Gear Solid-ыг хайрцагтай. Тэрэндээ нуугдаад нэг улсуудыг тойрч харж яаж болдог онцгой чадвартай. За Cliff Bleszinski болохоор нөгөө Gears of War дээр гардаг шиг Battle Rifle хөрөөтэй буутай тэрүүгээрээ буудж болно. Зандад харсан саадаг бол устгаж хөрөөдөө дэвтэж болно. За Team Schafer болохоор нөгөө яг 2D төрлийн тоглоом учраас inventory буюу нөгөө авч явах юм хязгаар өнөөсөө тэгээ дэлгэцийнхаа энэ тэндээс нуугдсан зүйлсийг авч ашиглаж болдог ч юм уу. Тиймэрхүү сонирхолтой чадваруудтай байгаа юм байлээ. Тэгээд ер нь нөгөө уг нь $65,000-аас даваад 140 руугаа төгөх тусмаа өөр девелоперууд өөр үеуд уг нэмэгдэх юм байл л дээ. Gabe хүртэл тэр тунд явж исэн. Тэгээ энэ гурвын нэр мэрийг нь өөрчлөд. За Hideo Kojimag чинь Hiro Komiya болгоод Cliff Bleszinski-г Bliff Klosinski болгоод за Team Schafer-ыг болохоор Tom Schafer гэж болгоод ирсэн янз бүрийн юм хөөрхөн болж байгаа юм. Энэ улсууд болохоор тэгээд Chief Evil Overlords буюу нөгөө Seo-год эсрэг Seo гэдэг үгийн задлаад ийм хорон саны болгоод нэрлсэн ийм эсрэг тэмцэж байгаа юм билээ. За тэгээд Chief Evil. За тэгээд ер нь бол угаасаа тоглоом хөгжүүлэгчдээ зориулсан нэг тийм хөнгөн зугаатай энэтэй өөртөө бас ийм нэг салбарынхаа зарим зүйлсийг шүүмжилсэн ийм хөөргөн тоглоом хийчихаа л гэсэн Kickstarter төслөд явж байгаа юм билээ. Тийм энэтэй зүйлийг сонирхож үзснэ. Тийм хэрвээ тоглоом болж гарах юм бол ч тийм. Яг сүүл Kickstarter-аар яг энэтэй тоглоом харсан гэвэл нэг юу вэ? Russian Subway Dogs л үү? Нөгөө Оросын метронд байдаг. Хоонуудын тухай. Тэгээд босс нь баавгаар гарч ирдэг ч юм уу. Тэгээд тэнд метронд нөгөө хүмүүсийг хуцаж ингэж цочонготой хоолыг авч иддэг. Сонирхол. Тий хоорондоо ингэж яаж гүйлдэл. Бичлэг нэгэн жив лимиттэй юм билээ. За Quantic Foundry гээд нийгмийн шинжилгээ ухааны аналитикийн аргуудыг ашиглаад видео тоглоомтой холбоотой судалгаа явуулдаг ийм вебсайт байгууллага байна л да. Тэндээс нэг сонирхолтой судалгаа гарсан байна. За нас дэвшлэх тусам хүний ийм өрсөлдөөнтэй тоглоом жишээ нь Counter Strike, Dota, StarCraft юу гэдэг ийм тоглоомод сонирхол нь ямар байдлаар өөрчлөгддөг вэ гэд 239 мянган тоглогчийн мэдээлэл тундаас гарч ирсэн их том судалгаа байгаа байхгүй юу. Тэгэхээр хэд хэдэн дүгнэлт гарсан байлаа. Гол зүйлсийг нь базаад хэлэх юм бол за нас дээшлэх тусмаа 13-аас 35 насны хооронд хүний ийм өрсөлдөөнтэй тоглоом сонирхол нь жил ирэх тусам буураад яваад тийм. Тэгэхээр 35-аас цааш болохоор тогтворжоод ирдэг. Тэгээд хүйсийн хувьд болохоор 20-оос 25 насны хооронд эрэгтэйчүүд өрсөлдөөнтэй тоглоом дээр давмгайлдаг. 25-аас дээш болохоор яг эрэгтэй эмэгтэй эсэх хувь нь ойролцоолоод дөхөөд ирж байгаа байхгүй юу. Энэ болохоор нөгөө одоо тоглоом сонирхч хүмүүсийн өөрсдийнх нь л буруу болж таарад байгаа юм л да. Ингээд залуу эмэгтэй геймерүүд тэр цаа бүр мэрэгжлийн өд байх юм бол их олон янзын хил ааманд өртдөг тийм. Өрөөсгөл ойлголттой байдаг шүү дээ тийм. Нэг тийм хүмүүсийн одоо тэр буруу ойлголтын дарамтчалтаас л тэр 20-оос 25 насны хооронд эмэгтэй мэрэгжлийн геймерүүд их цөөх мэдэг. Тэрнээс дээшээ болохоор бас тогтворжоод ирдэг гэсэн юм хэлээ. Гэхдээ ер нь Quantic Foundry-гийн вебсайт руу ороод өөрөө судалгаа юм бүглөөд тэгээд энэ юмд оролцож байгаа бол сонирхолтой дата мэдээллүүд бол гарч ирдэм шиг санагдсан. Тэгээд ер нь статистик үзээд хараа гоё яд шүү дээ. Амар янз янзын юмны хаашаа юу яаж чиглэж гэж харж олон шиг санагдав. Тэгэхээр тэр талаас нь сонирхолтой санагдаад энэ мэдээллийг дурдмаар санагдсан юм ба. За энэ сарын мэдээллүүдийн үед үнэхээр онц юм баг ховор байсан учраас Ginkgo тэр ийм ирхүүл юм дий. Ginkgo яг айгүй албан ёсны ивэнтүүдийг дагаад мэдээллийн цуглаа явуулдаг. Би болохоор тэдний нэг сонирхтгүй зүгээр эргэн тойронд юу болж байгаа гэдэг талаас ийм ирхүү зүйлсийг бол авчирсан байгаас хоёр өөр өнцгөөс сонирхолтой гэсэн зүйлсээ танилцуулах гэж үзээд байгаа юм. 9 сарын үед бол олигтой тоглоом үнэндээ орг байсангүй гэж хэлж болно. Гэхдээ 10, 11, 12 сард бол ер нь бол бөөнөр тоглоомод гарч ирэн. Тэрнээс наадах нэг намах үе болоод байна да гэж. За Ginkgo энэ сард нээлттэйсэн ямар тоглоомыг онцлоо? За Xbox One дээр Recore гэдэг тоглоом нээлттэй хийсэн. Энэ нөгөө Keiji Inafune гэдэг сайн нэг Mighty No. 9 гэдэг гарсан шүү дээ. Одоо Mega Man-ийн successor гэж одоо тэрийг хийсэн
хүн оролцоод тэгээд Nintendo-гийн GameCube дээр гарч ирсэн уу юу гэдэг. Metroid Prime гэдэг цуврал байдیں۔ Тэрийг хийжсэн студид нь хөгжүүлсэн гэдэг. Тэгээд үн жоон хүлээлт тодорхой хэмжээнд байсан. Тэгээд гараад бас үнэлгээ гайгүй багш үл ихтэй яг нөгөө унших цаг нь одоо load time гэдэг уншдаг шүү дээ. Дараагийн үеэр хооронд ч юм уу эсвэл хүчээд дахиад эхлэхэд уншдаг. Тэр нь амар удаан байна гэдэг нэлээд шүүмж аваад байсан. Тэгэхээр зохиолынхнууд юу гэхээр дэлхийн ингэ сөнөх болоод алс холын гариг дээр ингэж амьдч болох юм байна гэдээ баахан роботууд явуулж байгаа байхгүй. Тэр нь болохоор нөгөө core bots гэдэг тэр core гэдэг нэрээ авсан core bots нь очоод агаар мадлыг хүнд амьдрахад тохиромжтой болохоор ингэж явуулж байгаа. Хойноос нь баахан нөгөө cryo sleeping гэдэг хийсрээр унтуулц уусыг явуулж байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь тэнд очоод нөгөө мэдээж хэрэг бүх юм яаж хүснээр нь болох уу? Тэгээ нэг охин сэрээ роботууд чи ягаад тэр юмны учрыг тайлах гээд явж байгаа талаар ирэх үйлдэлтэй байгаа. Ерөнхийдөө болохоор open world adventure гэсэн жанрын ийм тоглоом байгаа. Тэгээ нийлэн платформинг бас орсон байна. Үсрээд нэг яг. Тий. Тэгээд гол асуудлууд нь болохоор энэ concept studio, armature studio-гийн хувьд бол PlayStation 2-ийн үеийн тоглоомууд илүү их төлхөө ажиллаж байсан. Амжилттай тоглоомууд ер нь тэр үеэлээс уусаад байгаа шиг харагдажсэн л та. Тэгээд Metroid Prime тэргээл Gamecube хэлж чинь. Тэр тоглоомын элементүүд л бод яг буудал цаантай юмнууд, тэр хөдөлгөөнтэй зүйлс, puzzle юмуд нь бол яг хөө ихэндээ бол сонирхолтой гэж байгаа байхгүй. Даанч нэг дээр үеийн юмнууд яваад нэг мэдрэгдээ нэг орчин үе чинь юм зарим нь энгийн болоод сонирхолтой шинжилгүүд энэ төр орж ирж байна те. Тийм зүйлс бол байхгүй байна гэж. Тэгээд open world гэдэг ийм өчнөө том ертөнцийг хүнд буулж шашаад хийх юм ховор байна гэж. Зохиоллоосоо бол сонирхолтой даалгаврууд бага байна. Энэ тэрүүгээр дахиж явж grind хийх зүйлс бол их байна гэсэн тийм зүйлс ярьжсэн. Тэгэхээр хамгийн сүүлрүү жоохон уйдгартай давтамжтай болчихно гэсэн шүүмж байсан. Гэхдээ хамгийн гоё хэсэг нь ялч тэр буудал цаантай хэсэг байна гэдэг байгаа л та. Нөгөө жишээ нь дайсууд нь янз янзын өнгөтэй байхад тэр өнгийнхэн сумыг тааруулж буудах юм бол илүү хөхрөл учруулдаг, комбо хийж болдог, молдог. Тэр юмуд нь бол яг арай нэг дээр үеийн маягийн геймерүүд илүү таалагдаад байх шиг байна. Яг нь бусдаар бол бид нар шиг жирийн геймерүүд бол нэг сонирхоод байх шиг бол харагдахгүй лээ. Уйтгартай л юм шиг санагдсан. Тийм яг үнийн хувьд ч гэсэн харьцангуй $40 гээд жирийн тоглоом бодлоо хямдхан л байгаа юм л та. Тэгээ энэс нь дахин ямдарчулныг авч сонирхож үзэл зүгээр. Тэгээ өөр тоглоом гэл нөө Pac-Man Championship Edition 2 гэж гарсан. За. Тэгээ өмнөх Pac-Man Championship Edition-д би тоглож ирсэн. Тэгээ өмнөх нь бас нэлээд зугаатай тоглоом. Тэгээ Pac-Man-ыг л угаасаа хүмүүс мэдж байгаа шүү дээ. Нэг дээр үе харан хятад компьютер байснаар л төсөөлөд байдаг. Тэгээ энэ бол нэлээд график бүх юм нэлээд сайжруулад нэлээд гоё болгоцсон юм байлаа. Тэгсэн мөртлөө Pac-Man тоглоом хэвээр юм тийм яг. Тоглож үзэл их зугаатай. Pac-Man ч гэхдээ Mario-nt ч бас тийм өөр маягийн тоглоод ороод гэсэн тийм. Хаяа нэг тиймэрхүү юм байдаг баг. Энэ болохоор яг нэг классик сонгодог Pac-Man л байгаа. Яг нөгөө шарын маягдэл явдаг нэг байдагсан. Дөрвөн Ghost одоо дөрвөн мангас хэсэг явж байгаа шүү дээ. Бид нар чинь бүгдээр өөр өөр хэсэг зан чанартай юм билээ. Нэртэй бас тийм бас нэртэй. Нэрэн дээрээ дагаад зан чанартай билээ. Нэг нь жишээ шууд Pac-Man-ыг хөөдөг бол нэг нь тэр Pac-Man-ыг хөөж байгаа тэр сүнс хоёрын яг харалдаа эсрэг тал руу нь хөөдөг. Нэг нь болохоор яг ингэж тойрж яахыг оролдог. Нэг нь болохоор яг нэг булангаа ингэ сонгоод авчдаг. Айгүй нарийн тооцтой юм бүр дээр үеийн тоглоомд явж исэн байгаа байхгүй. Тэр их сонирхолтой санагдсан. За энэ сард нээлттэйсэн дараагийн хамгийн том тоглоом гэх юм бол BioShock-ийн гурвалсан одоо цуглуулга гарсан байгаа тийм. Тэгэхээр ямар өөрчлөлт гарсан юм бол Gamecube юм сонсов. За graphical дээр сайжрал яасан баг. Надад ч нөгөө түрүү яриадсан Steam дээр яг өмнө BioShock 1-2 байсан бол шууд өнгөөр master дээр өгчээсэн. Тэгээд BioShock-ыг тоглож үзээгүй болохоор. Харин BioShock-оор би яг геймплей хийн гэж бодоод байт юм аа. Сонирхолтой гэж боддог баг тийм. Нилээ нөгөө лор гэдэг чинь зохиол эдэн нилээ бас гоё түүхийг тайлбарлаад ярил үг нэхгүй. Би уг нь BioShock-ийн түүхтэй холбоотой бас нэг бичлэг оруулж ирсэн. Хүмүүсээс уг нь гайг үлээж авч лээ. Тэгээ бичлэг ихэд үзсэн чинь frame rate нь гацаад байна. Хайцээрс. За өөрч спортын тоглоомод бол 9 сард яг ид гарцсан байна. NBA 2K17, PS 2017, FIFA 2017 гэдэг спортын тоглоомод бол жил иргэцсэн нэх юм өөрчлөгдөхгүй график нураг сайжруулчаад гараад гэж хүмүүс шүүмжилдэг. Яг үнэхээр тоглолдог улсууд бол өөний юм өөр болсон ш тэгээд магадгүй шүүмжлэл ярих бах тийм. Энэ жилийн үед спортын тоглоом сонирхчд минь байх юм бол энэ жилийнхэн дээр бас эсвэл тэнэг болсон гэдэг юм комментос бичээд үлдээч хэрэг. Миний хувьд бол ерөөсөө сонирхдаг жанр биш. 2K12-оос хойш ерөөсөө 2K-г тоглож явж байгаа. За Forza Horizon 3 бас гарсан байна. Тийм үнэлгээ нэлээд сайтай байсан тийм. Би зөв нэг ревю л үзсэн байна. Тэгээд
өмнөх Forza Horizon 2-оос хамаагүй гоё болсон байна. Тэгээд одоо үйл явдал ч газар нутган дээр Австралид юм шиг байлээ л дээ. Чөлөөтэй тэр борооны туслал дээр ингээд машины цонхон дээр ингээд ячаад хоошоо урсч ийнэ тэр гэл график нь ч нэлээд сайжирсан юм шиг л. Тийм урлаантай тоглоом бодохоор сая амар тайвшруулдаг тоглоом шиг санагдаад шүү дээ. Зүгээр ингээд гоё жолоодол стресс ахтай. Яг Forza Horizon цуврал хүмүүс нөгөө голоор нь явдаг тэр саундтрек дуунууд нэх гоё гэж. Тийм шүү дээ. Миний хамгийн хүлээж байгаа нь ерөөсөө тэр тоглоом нэг биш заяа. Тэгээд энэ тоглоогоо зөв саундтрек ингээд тавиад сонсоосоо. Тийм амар гоё идэв шүү дээ. Тэг сонирхч үзтэн. За өөр Mother Russia Blitz гэд биний ямар сүртэй нэртэй тоглоом вэ? За. Энэ нодлингийн E3-аар зарлж ирсэн юм аа. Тэгээд Devolver гэдэг ерөнхийдөө жоохон иймэрхүү инди төрлийн тоглоом дэмждэг publisher дэмжиж гаргасан. Хийсэн тэр Францууд хийсэн баха. Le Cartel гэдэг нэртэй студи хийсэн. Тэгээ энэ одоо дээр үе нөө юуг санаж байгаа бол Streets of Rage гэх тоглоом байдаг гэсэн чинь цагаар зүгээр зодоонтой юу. Хажуураас нараа зодтолтой байдаг. Тэгээд Double Dragon гэдэг бүр дээр үе хийсэн. Хүүхлэн амарчлаад байдаг шүү дээ. Тийм Double Dragon, Streets of Rage шиг нэг хажуунаас нараа зодтолтож явдаг. Тэгээд нэлээд жоохон цус мус ихтэй одоо гори талтай. Нэлээд нөгөө stereotypical гэдэг шиг Орсыг л барууных яас хэсэлдэггүй тийм маягийн тэг гудамжсан зодтолтой. Гудамжсан зодтолтой. Тийм ер нь бичлэгийг харахад их зугаатай байгаа юм л да. Хүмүүс яг үнэлгээ нь янз бүр лээ. Нэг татамжтай байна, ийм тийм байна. Steam-ийн үнэлгээ бол нэлээд сайн л лээ. Тэгээд тэгж байгаа нэг тоглож үзье л гэж бодоо. Яг жоохон богинохон байна гэдэг. 3 цаг тоглол дуусчих юм уу да ер нь бол. Юм тоглох цаа болдохгүй 3 цаг гэдэг чинь баг химшээ санагдчих. 3 цаг харин одоо их гоё сонсогддог ч шүү дээ. Дороо дуусчих юм байна. Харин тийм 20 хэдэн цаг 30 цаг хэрэл гэж бодлоо тий. Тийм болцсон байна. Энийг сонирхоод үзвэл ялангуяа нөө пиксел графиктэй тоглоом жонтортой хүмүүс байдаг шүү дээ. Тиймэрхүү юм сонирхдаг бол гоё л санагдах баг. Одоо л яг хараад энэ Hotline Miami дээр Streets of Rage нэвцсэн байна гэж бодолтой бодож байна. Шууд хүлээлт өсөж байгаа. За 9 сарын тоглоомын хувьд бол ийм байлаа. Алмаар улмаар тоглоом бол гарсангүй гэж хэлж болохоор энэ дүгнэд хэлэхэд дараа сараас бүү төглөө тий. Хоёулаа сар болгол дараа сараас гэж ярьдаг болчих. За юу тоглоог юм ко? За биеийн сар бас нэг тоглож амжууг ганц тоглосон юм энэ дээр үе нөгөө аркейд машин байдаг шүү дээ. За тэрний эмулятораар юу тоглосон? Tank Force гэдэг 91 оны тоглоом. Энэ бидний нөгөө мэдэх юу гэдэг шүү дээ. Tank гэдэг шүү дээ. Battle City. Тэрний үргэлжлэл юм байлаа. Үргэлжлэл байдаг гэж юусэн мэдээгүй явчих. Ч гэсэн мэдээгүй юм. Тийм. Яг тоглосон ч яг тэр нөгөө танкны бүх элемент байгаа юм л та. Буу зэвсгэн сайжирдаг. Тэгээд энэ дээр гоё юмнууд нь шинэ дайснууд амар олон янз юм дайсантай. Тэгээд байж байгаад нэг 5 6-ыг тоглосон дараа нэг тийм боссрхуу юм гарч ирээд байлддаг. Тэгээд нийт тэр 36 үетэй бас яг жоохон хоёулаа суулт ороо хурдан дуусгах юм шиг санагдсан. Би ганцаараа тоглоод. Тэгээд анх удаа л би нэг кооп тоглох дуртай биш үү. Анх удаа л яг нэг хүнтэй тогломоор санагдсан. Яг дүүн талаа ингээл хамгаалаад байдаг. Баруун талаар амар их орж ирээд болдгоо. Яг тэнд хүн байсан бол ингээд гоё цугаа гоё хамтарч ажиллаад яваад ах байсан юм шиг санагдсан. Battle City ч угаасаа яалч хамт тоглохгүй болдгоо тоглоно шүү дээ. Battle City яг ганцаараа тоглоод яваад иж болдог байхгүй. Энэ дээр бол бүр яалтчгүй хүн эрэхтэй юм билээ. Ганцаараа нилээ хүүсэн тэгээд сонирхоод бичлэгийн сонирх одоо бичлэгийн тавьж байгаас харах багтай. Нилээ сонирхолтой л харагдах байх гэж бодож байна. Тэгээд явж байгаа аян ч гэсэн яг Battle City-г аян гот ч бас гоё санагдал. Тэгээд график нь бас нилээ хөөрхөн сайжирсан байлээ яг нөгөө аркейд болохоор. Battle City ч манайх бүр гэр бүл хэрэг тоглодог гэсэн шүү дээ. Ээж дүү юм уу? Энэ уг нь болдог бол 4 гар тоглож болдсон юм билээ. Гэтэ тэр тохиргоог нь яаж хийх нь бас сайн мэдэхгүй л. Тийм. Юу бүр юм тоглосон. Би ч яг сериусны нэг тоглоомч тоглосонгүй дээ. Гэтэ миний ясаг яг тоглоом ихэд бас жоохон хэцүү юм. Nation States гэдэг вебсайт байгаа байхгүй юу? Жоохон онлайн симуляц тоглоом. Эхлүүлэхдээ болохоор ингэж нэг тест шиг юм бүглөөд одоо нийгмийн хичээлээр адагшил нэг тийм тест байгаа. Одоо сайн засгийн газар гэж ард ирээдээ хэрэг халамжилж байгаагаар шийдэх үгүй юу? Тэгэл тимний төсөв юунд байх ёстой гэж тийм төр шаш хоёр хамт орсоо тусдах. Нэг тийм амар энгийн асфальттай хідэн тест өглөөд ингэж нэг улсыг өдөртэй явах болж байгаа. Тогийн сонгоод нэрийн нөгөөд ингэж явж байгаа. Тэгэнгүүт тестээ өгсөний дараа ингэж за таны улс төрийн хандлага бол иймэрхүү юм байна гэж тодорхойлоод юм гаргаад ирж байгаа байхгүй юу. Тэгээд ингэж хэсэг хугацаанд дараа янз бүрийн асуудлууд ингэ гараад ирдэг. Тэдний ингэ шийддэг байхгүй юу. Бас ингэ сонголт
ерөөсөө л text based тоглоом ямар ч тийм гял цал юм байхгүй. Зүгээр өгөгдсөн одоо кейсийг уншаад эсвэл нөхцөлүүдийг уншаад доор нь байгаа шийдвэрүүдээс аль нэгийг сонгоё гэдэг. Гол шийдэх ёстой асуудлууд нь болохоор нөгөө хүмүүсийн эрхчлөө, эдийн засгийн хэр хүчтэй болох вэ, улс төрийн эрхчлөө, хүмүүс сонголох боломжтой хүү гэдэг ийм үндсэн 3 үзүүлэлтийг тааруулаад явах ёстой. Тэгээд үүссэн асуудлуудаас одоо шийдэх тусам тэр 3 үзүүлэлтүүд нь хоорондоо гэдэг өөрчлөлтөө явж идэг байхгүй юу. Дандаа тийм том шийдвэр ерөөсөй гарахгүй байхгүй. Зарим нь амар жижигхэн. Одоо жишээ нь олон улсын тэмцээн гэдээ болох болсон байна. Тэрнтэй холбоотойгоор хүмүүс таны өрөөнд ороод ирсэн байна. Ингээл тэнгүүт одоо тийм годамжны нэг хүн тэгж хэлжээ. Эсвэл нэг бизнесийн хүн тэгсэн байна. Эсвэл нэг лам ингээд тэгсэн байна. Эсвэл танай хамаатны одоо компьютер тоглодог хүүхчийн тэгж хэлжээ ингээд сонголоо тэрнээс алийг сонгоол. Бүр амар ийм том өөрчлөлт гарахгүй байгаа байхгүй юу? Ерөнхийдөө ямар улсыг төгс улс уу гэж боддог өөрийнхөө тэр бодлоор шийдвэр гаргаж байна. Тэгэхээр заримдаа болохоор ингээд зөвхөн эдийн засгийн анхаарад хүмүүсийн эрхчлөө ингэж амар боогдуулах нь шаардлага гарч байгаа хэрэг. Заримдаа болохоор хүмүүсийн эрхчлөөтэй байх нь зөв. Тэрний төлөө ингэж эдийн засгийнхаа зарим чадвар, зарим боломжийг хаагдуулах нь гэсэн зөв юмэр. Айгүй бодол төрүүлэхээр л тоглоом байгаа. Тэгээд сүртэй тоглоом гэдэг нэг дор суугаад хэдэн цаг тоглоод байх юм биш. Асуудууд нь ингэж нэг онлайн тоглоом шиг хэсэг хугацааны гэж хүлээж байгаа гарч ирдэг байхгүй. Заримдаа 5 цагт ингээл. Тэгээд шөнө унтаад босоод ихтэй өглөөс бол харангуут ингээл 2 3 асуудал үүссэн байна. Тэрийг шийдчихэл ингээл байна. Анх болохоор би шууд дараал явчихдаг гэсэн уншаал. Дараа нь болгонгууд ингээд боддог болцсон. Жохон хэцүү асуудал шиг таарах юм бол жохон бодож хагаад за би орой ирээд нэг уншиг өөр харагч байгаагүй байл. Өдөр яж та бодож юм нэг тиймэрхүү нэг бодлого маягийн нэг хүнд юм бодогдуулсан маягийн нэг тим санагдсан л та. Яг зарим хүмүүс тим сонирхдаггүй бол онц санагдах байх. Зүгээр юм уншаад шийдвэр гаргаяг бол бас сонирхолтой санагдав. Яг нь Steam дээр Democracy 3 гэдэг тоглоом харагдаад байдаг шүү. Тэрнтэй л тийм ер нь бол жанр нэг улс төрийн юм бол яс тоглоом. Би зүгээр сонирхъя гэдэг wish-list-энд хийцэл байгаа. Наад би нэг пираталж тачаад тоосч жоохон хэцүү юм шиг санагдсан нэг ойлгохгүй. Nation States болохоор юу ч ядаргатай байхгүй. Бүгд гарч ирэл аль нэг сонгол авчдаг болохоор. Бүр дээр үйт нөө юу гэдэг вэ шүү дээ. Капитализм 2 гэдэг бас нэг. Тийм л байдаг шүү дээ. Тийм. За тиймэрхүү юм хийлээ те. Сүүлийн үед ер нь жоохон завгүй болоод Dota мотаж тоглож чадхаа байсан юм. За өнөөдрийн подкастын хувьд бол ийм байна. За сонноос юу болсон бэ гэхээр нөгөө Patreon дээр дэмжээрэг яриад байдаг. Тэгсэн чинь энэ сараас нэг $3 сартаа авдаг боллоо маш их баярлалаа гэж хэлмээрэн. Өмнө нь ерөөс нэг анзаардаг гэсэн. Ингээл подкастыг л явж хийж чаддаг гэсэн. Юу энэ төр за амжихгүй за яах вэ гэж хайждаг гэсэн. Тэгэл одоо хүмүүс үнэхээр итгээд ингэж сардаа жоохон ч гэсэн ингэж санхүүгийн нэвшлэг үзүүлдэг юмуд энэ хүмүүс надад үнэхээр ийм хэмжээнд итгэж чинь. Тэгэхээр би юмаа хийх ёстой гэдэг бүр шинээр ийм илүү зорилттой илүү энэ юмда туушрах хэрэгтэй байна гэсэн бодол явах. $3 гэхээр бага мөнгө шиг сонсогч байгаа тийм. Надад болохоор би одоо YouTube дээр орог юм идэг л 2 жил гаруулж хат анх удаа л ингэж яаж байгаа байхгүй. Бас өөр болтгол юм байна. Тэгээд Patreon гэж яг юу вэ гэдэг талаар бичлэгийг энэ сард авагтаад оруулчих гэж бодож байна. Улам их хүмүүс ойлгоод дэмжих юм болоо гэж бодож байна. Тэгээд ямар ч гэсэн тэгээд дэмжиж явж чад маш их баярлалаа. Эсвэл төврөг явуулах бол за төврийн данс энэ төр бол байгаа. Тэн дээр гүйлгээний утга энэ тэр коммент явуулдаг эсвэл тэр талаар мэдээлүүлдэг ч тийм зүйлсүүд яхад бол онлайн шалахад гараад ирч болно. Сүүлийн сар бол би ерөөсөө тэр яг шалгааг болохоор хүмүүс магадгүй саятан болсон сууж магадгүй. Гэхдээ ер нь бол яг эцсийн дүндээ ямар ч мөнгө явуулах, ямар ч санхүүгийн дэвшлиг үзүүлэх заавал албатай бол биш аахгүй юу те. Зүгээр л чаналаа үзэл Ginkgo өтөртэй ингээл хөгжилтэй байгаа л те. Дуртай юм аа л хийгээд бүгдээр явж байгаа чи Ginkgo төр үдсэн харсан жоохонсоо хүмүүстэй хуваалцчих. Таарч гисэн энэ сонирхолтой юмныхаа талаар нэмээд юм сонсч гэдэг үднэс лэнд байж байгаа. Хамгийн том тус дэмжлэг үл энэ бичлэгийг үзээд ингээд сонсоод цагаа гараад байж байгаад л маш их баярлалаа гэж хэлмээр байсан. Тэгээ магадгүй өөр улсуудад ижил сонирхолтой улсууд ийм байна. Үзээрээ сонирхорой гэвэл сайн л үз. Тэгээд Patreon төр ингээд мөнгө зөнгөх юм бол бүр сайн л үз. Гэтэ хамгийн чухал юм бол бичлэгээ үзээд сэтгэлээ бид нартай хуваалцаад байж байгаа шүү л гэж хэлмээр. Ингээд одоо болтол хамттай байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд Ginkgo-д бас баярлалаа гэж хэлмээр л да ингээд баг 8 дахь подкаст хамт хийж штэ тийм 8 сар болсон байна. Өнөөдрийн подкастын үед бол Ginkgo төр хойлоо жоох ядарсан байх шиг байна. Тийм бас Tokyo Game Show-ыг сайн ярьж чадсангүй л гэж байна. Яг дараа жил жоохон бэлтэж байгаа гоё. Дэлгэрэнгүй ярьж. Тийм Ginkgo төр ч гэсэн дугаараас дугаар хүртэл улмал сураал явж байгаа. Жишээ нь битүүрийн мэдээлэл яаж бэлдсэнийг харах юм бол анх бэлдсэн зүгээр тэс өөр байгаа байхгүй тийм. Ийм болоод битүүр ч гэсэн сайжраа явж байгаа. Та нарын үлдээж байгаа комментууд ч гэсэн их хэрэгтэй байгаа.
тэгчүүл зүгээр юм шүү. Тэр нь дэмий байсан юм шиг санагдсан ч тэр үсгэлүүд бол үлдээж байгаарэ гэж хэлмээр байна. Ингээд өнөөдөр жоох ядарсан байсан болохоор битээр нэг ирч хүчтэй цоглог сонсогдох нь баг байсан болов ялангуяа их хэсэгтэй гэж бодлоо. За ингээд дараагийн подкаст хүртэл түр баяртай. Нүүбүр болон гинко байла цаг гарган сонсон явдал маш их баярлалаа.